Одоо ингээ баярмагч гэж аахгүй. Баян бол дээр ингээд би унтаад баярмагч унтаад нэм унтдаг. Яг бид хоёрын гоолд унтдаг байхгүй юу? Нэг орон дээр бид хоёр суугны ингээд суугруу. Тэгээ үүрээр тэгээ 6 цагт 10 сар гэдэг чинь одоо бас харанхуй шүү дээ. Ерөнхийдөө одоо тий сүр саргас босон заяа тэр голоос чи ингээд юм хамаг хүнжил ингээ аваа явчих. Уулнад үлдээж байгаа юм л да. Аваа явчих. Бүр ингээд хамаг дулаан аваа явчих. 5% нөмөрж байгаа шүү дээ. 90% энэ дээр байгаа шүү дээ. Тэгээд өглөө алган 6 цагт тэгж босно. Зүр кинон тоглож зүгээр амралтаа тийм үстэй. Тэгж байгаа чи 6 цагт гэл ингээ босоод ирэн заяа. Тэр намрын тэр би баян болго энэ хоёр яриад байгаа энэ кинонд би ардаа нэг өндөр зураг авалтанд орсон зөө. Хөөс чөтгөр тогтохгүй хүүтэн гэж тэрийг хэлдэг. Ингээд шар навч яа доошоо тэр харанхуу тэг гол мол юм нуурын хөвөө мөө юу хүүтэн бүр зүгээр. Тэгээд энэ тэмдгүй юм хүмүүс юм бараг гар нь бээрсэн тэгээд самар цөвсөв хүмүүс бүр ловш дуустгүй багтаа гэсэн нутгийн хүмүүс яа бүр стандараа мала яаваа гэх тийшээ цухтаачлаа гэх яа тэгээд би бүр нэг хоноод ирэхэд бүүцэг гэсэн амар тийм. Тэгэхэд чи ингээд арайгаар дуулаад амар гоё унтчих шүү дээ. Бид гурав ингээд өглөө 6 цаг гэдэг чинь хүн бид нар бол 9 10 цаг зургандаа гарна тий. Цаашаа дахиад унтах өчнөө цаг байна. Тэгэхэд ингээд баярмагч унталтаа тий. Яг голд ингээд амар гоё нөмөр нүлхтэй ингэж хийсэн. Шууд гараа аваад мэ гэж хүнчлөө хуулаад тий хүн чинь ингээд яа хүн унтчих шүү босоод чимээгүй ингээд босч ихгүй. Сав та гэл нөгөө орон тий чи яаж ч буугаад үсэрч ингээд аваа яа. Унтчих би.